Хүүхдээс мэдүүлэг авах хүрэг жишг болох үед тогтчулсан Дорноговь аймгийн цагдаагийн газрыг Child Event сайт томилолтын сурвалжилгаараа онцолж байна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа. Энэ үед Тус аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаа барилга байгууламжийн хүртээмжийг шалгав. Энэ нөгөө мэдүүлэг авах хүрээ шийдэлсэн байна шүү дээ. Энэ дээр нөгөө хүүхдийн нөгөө мэдүүлэг авах хүрээ бол тусад бас тогтчулсан байна тийм. Жишээлбэл хүүхдийн одоо сэтгэл санаа хийцэн байх. За тэгээд дээрэс нь олон өнгө давцахгүй байх, хүүхдэд ээлтэй тоглоомтой байх, ус ундаатай байх ч гэдэг юм уу. Дулаан температур хэмждэг. Ер нь яг улсын ерөнхий прокурорын одоо тушаал заасан юмар л бид нар тогтчулж байгаа. Тэгээд яг тэрний үндсэн дээр аймгийн прокурорын газар манаас үзэж шалгаад тэгээд тэрнийхээ хэмжээнд зөвшөөрөл олгож. Юуг хоёр камертай болсон байгаа юм. Бүгд хоёр камертай болсон. Тий. Ер нь яг мөрдөө шалгах чиглэлээр эмэгтэй мөрдөгч нэг л байгаа. Тий. Өмнө бас нэг эмэгтэй мөрдөгч мань байгаа цэргийн байнгын тэтгэвртэй гарсан асуудал байгаа. Тэгээд хурдан дүргэн ямар ч гэсэн шийдвэрлээд ерхий газар руу ярьж шийдвүүлсэн. Дорноговь аймгийн цагдаагийн газраас мэдүүлэг авах 5 өрөг гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн санхүүжилтээр 8 сая төгрөгөөр тогтчулсан байна. Түүнчлэн замын үд сумд цагдаагийн хэлтсийн 3 өрөг 3 сая төгрөгөөр нийтдээ 8 өрөг 11 сая төгрөгөөр засаж тогтчулжээ. Хэргийн шүтээ ажиллагаанд Энэ юутай байна? тий. Оролцогч нарын нөгөө эрх үүрэгтийг танилцуулсан. Сул хараатай болон харааны бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд зориулсан гарын авалга нь тий. Бариалаар шивүүлсэн. 2025 оны эхний 9 сарын байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд хүүхэд оролцсон 13 хэрэг бүртгэгдсэн. Түүнчлэн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчин дэх гэмтэрэг 4 бүртгэгдэн шүүхээр шийдвэрлүүлжээ. Энэ төрлийн гэмтэргийн тоо өмнөх оноос буурсан байна. Үүнээс гадна цагдаагийн газар хүүхэд мэдүүлэг өгөхөөс өмнө мэрэгжлийн сэтгэл зүйч ажиллан дүгнэлт гаргадаг байна. Нөгөө тухайн хүний одоо хохирогчийн юуг сэтгэл зүйн онцлогооны дүгнэлт юм. Тэр нөгөө мэдүүлэгт нь туслах, тусцаа үзүүлэх нөгөө хохирогчийг ахаад нөгөө мэдүүлэг авч явах тохирохгүй ч гэдэг юм. Тэр үндслээр нь Хүний эрхийн үндэсний комиссийн Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаар 24 дахь илтгэлд судалсан бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдээс мэдүүлэг авах орчин нөхцөл, эрхтэй мөрдөгч ажилдаг зэрэг асуудлуудын мөрөөр эерэг үр дүнгууд гарч байгаа нь Дорноговь аймгийн цагдаагийн газраас харагдаж байлаа.